ерөөсөө тодорхой зоон зарлаад энэ зоонд дөрвөл хязээж ахиж дэд үтсийн шугам тавигдахгүй. Энэ зэр хязээж та нар бартерын одоо яриа байхгүй. Одоо газар дор мөс юм байна. Учраа олцгоо гэдэг юм хэрвээ та нар яндан босгох юм бол яндан чинь татвартай ч гэдэг юм яндан босохгүй өөртөө амны орон зайд арчлаа явна гэвэл ийм ч зээл байна, тийм ч боломж байна, тийм зэрэглэг байна гэдэг юм одоо менюг гаргаад тавьчих хэвээр юм. Ном хэлээ гаргаад тавьчих хэвээр. За тэр дорж удачингуудаа номноос харж байгаа. За ирээдүйд ингэх юм байна, ийм байшин баримлал ингэх юм байна, гэрээш дулаалах юм бол ийм байна, ийм багц байгаа юм байна, ийм хэл хөнгөлтийн зээлтэй мэр гэдэг юм тодорхой ийм юм гаргая гэдэг ногоон шилжилтийн хорцгой бид нар чинь тодорхой хэмжээ клуб байгуулаа яг нэг бодлого гаргаж. Тодорхой зоон зааж өгөхгүй бол юу болоод юм гэхээр ерөөсөө нэг цаал 2 айл 3 айл ингээ гудамжинд нэг айл ингээ эх орон сэтгэлгээ өөрийнх нь хүүхдээ одоо хийлээ. Гэтэл нөгөө маргааш нь гараад хахад гудамжаар дөрөв үнс тийм ээ. Гудамжинд доогуур нахад нөгөө турба болчих магадгүй гэж үзээд тэр чинь асфальт дэвдгүй шүү дээ. Хайр мөнгө. Тэгээд ингээд ерөөсөө нөгөө шавтаа гудамжаар ингээ өндөрсгөх төгтөлтэй алхаад үзэхгүй юу. Тэгээд энд чи хэн ч амьдрахыг хүсэхгүй тийм. Тийм учраас гудамжаар нь тийм бүр ингээ тодорхой орион заагаа. За энэ дээр бол ямдангүй шүү гэж зарлах юм бол тэр чинь өөрөө маш том юм ихлэл болох. Энд дээр бүх шийдлүүд орж ирнэ. Бүх олон улсын байгууллагууд гар хөлөө сунгана шийдлүүд гаргаж яг ногоорох айгүй хурдтай ингээд өөрөө өөрийнхөө хүчээр ногоорох боломжийг нээж өгөө гэдэг юм бодлогын шийдлээ гаргаад өгөөч гэдэг юм тавиад байгаа бид нар.